Бид амьдралынхаа 25 жилийг буюу 3-1-ийг унтаж өнгөрүүлдэг. Зүүдний ертөнц бол хамгийн ер бусын авгаа нууц мөн билээ. Хүний оюун санаа хязгаарлагдмал ертөнцөөс тасарч зүүдний чөлөөт орчинд нэвтрэх үедээ элдв асуудлын хариуг хамгийн ухаалгаар шийдвэрлэх арга, эсвэл шин бүтээл, шин санааг олж авах нь илбэг. Сэрүүн ахуйдаа хичнээн оюунлаг байна. Зүүдний ертөнцийн төдий чинээ оюунлаг зүүдтэй учрна. Хамгийн гол нь гайхалтай зүүдээ өглөө сэрмэгцээ мартчихалгүй сайтар эргэцүүлэн дүгнэж анализ хийж сурвал амжилтанд хүрч болох ажээ. Ингээд зүүдэндээ агуу бүтээлүүдэд нийсэн суутнуудыг танилцуулъя. Beatles хамтлагийн хамгийн алдартай дууны нэг Yesterday-г Пол Маккартни зүүдэндээ бичсэн гэдэг. Зүүдэнд ирсэн тэрхүү аялгау нь урд өмнө хаа нэгтээ сонсож байсан танил аялгау мэт санагджээ. Гэвч хичнээн хичээгээд өөрөөс нь өөр хинч зохиосныг хэрхэвч болж чадаагүй хөг аялгаундаа тэрбээр Джон Леннонтэй хамтран шүлэг тэрснээр энэхүү дуу бүтсэн түүхтэй. Тэрээр нэг удаа ярилцлага өгөхдөө жинхэнэ онгод түүнийг хайгаагүй үед орж ирдэг. Дэлхийд хамгийн ихээр алдаршиж төгсөн дуунуудын нэг Yesterday-г би зүүдэндээ сонссон юм. Өмнө нь зохиосон дуунуудаас төсөөр гунигт энэ дууг бичих гэж би хэрэнзээ зүдэрч байлаа. Би энэ дууны аяыг сонсоод сэрсэн хэмээн дурсан ярьжээ. Америкийн алдарт зохиолч кино продюсер Стефан Майерийн Бүрэнхий хэмээх цус сорогчийн тухай цуврал дэлхийд даяар 100 сая хувь бурлагдсан бөгөөд 37 орны хил дээр орчуулагдж байсан алдарт бүтээл юм. Тэгвэл энэ зохиолын санааг зүүдэндээ олсон гэдэг. Хожим нь түүний энэ бүтээл кино болон дэлгэцнээ амилж төсөөлж байгаагүй асар их амжилтыг түүнд авчирсан байна. Тэрээр энэ тухай дурсахдаа 6 сарын 2-ны шөнө би маш тодорхой тод томрон зүудэлсэн юм. Энэ зүүдэнд 2 хүн ой дотор нэлээд чухал зүйлсийн тухай ярилцаж байлаа. Тэдний нэг нь жирийн нэг охин, харин нөгөөх нь маш царайлаг цус сурагч байх бөгөөд тэд хайр дурлал ба өөр хүүхдийнхээ тухай, цус сурагч залуу охины цусанд татагдж буй тухай, охиноос зайгаа барих тухай яриа өрнөж байхыг зүүдэндээ сонссон хэмээж. 20 дугаар зууны ихэр эрдэмтэд нейронуудын хоорондын мэдээлэл нь захилгаан импульсийн аргаар дамждаг гэж боддог байжээ. Гэвч Германы физиологч Отто Лойве мэдрэлийн эс хоорондын мэдээлэл нь захилгаан импульсийн аргаар биш, химийн урвал дээр үндэслэгддгийг олж тогтоосон байна. Харин хэрхэн нотлох аргаа мэдэхгүй байжээ. Азар 1920 оны тэр нэгэн шөнө нотлогоо болох дуршилтыг хэрхэн хийхийг 2 өдөр дараалан зүудэлсэн байна. Энэ нээлтийнхээ ачаар тэрээр Нобелийн шагнал хүртсэн юм. Үс арчилгааны Madam C.J. Walker Beauty Culture брендийг үндэслэгч Madam C.J. Walker-ийн ус мөөгөнцрөөр халдварлагдсны улмаас туг тугаараа халцарч ундаг байв. Тэрбээр сайн гисэн үс арчилгааны маш олон бүтээгдэхүүн хэрэглэж үзсэн ч ямар ч үр дүн гараагүй юм. Гэтэл нэгэн шин түүний зүүдэнд нэгэн эрэгтэй орж ирээд үсэнд нь ямар нэгэн зүйл дүрхжээ. Үүний дараа түүний ус хормын төдийд ургаж байжээ. Улмаар түүнд тэрхүү зүйлийг хэрхэн хийх болон түүхийдээ ханаас олохыг зааж өгсөн гэдэг. Тэрээр зүүдэндээ олсон энэ санааныхаа ачаар бүтээгдэхүүнээ гарган авч үсэнд халтарсан олон хүмүүст тус хүргэсэн байна. Мөн энэ бүтээлийнхээ ачаар дэлхийн анхны саятан хар арс бүсгүй болж Генсийн номонд оржээ. Америкийн зохион бүтээгч Elias Howe 1845 онд оёдлын машиныг зохион бүтээжээ. Зохион бүтээгч Howe-гийн хамгийн анхны дуршилт бүтлгүүтэж байсан байна. Тэрээр оёдлын машины зүү ямар байвал зохистой бөгөөд үр ашигтай байхыг зүүдэндээ харсан зүйлээс санаа ам бүтээжээ. Уг зүг бүтээхээс өмнө 1800-аад он хүртэл хувцас оёх үйлд хэдэн 10 цаг зарцуулж оёдолчид өөрсдөө гэмтэх эрсдэлтэй байв. Харин нэгэн шөнө тэрээр нутгийн уугуул иргэдэд баригдаж байна гэж зүудэлжээ. Тэд 24 цагийн хооронд оёдлын машин бүтээх даалгавар өгсөн байна. Харин цаг дуусч түүнийг цаацлахаар авчих үед дайчид цоо хатгсан толгооноос жадаа сувгалж авч байгааг анзааран зүүднээсээ сэрсэн байна. Өглөөний 4 цаг болж байсан ба тэрээр орноосоо өсрөн босч ажлынхаа өрөөрөө гүйжээ. Ийхүү өнөөгийн бүтцтэй адилхан оёдлын машин бүтсэн түүхтэй. Алдарт хэмж Кокол атомын гинжин холбооны хуйлаа зүүдэндээ олж байжээ. Үүнийхээ ачаар тэрээр хожим нь бидний өдөр тутмын хэрэгэлдэг төрш болох шатхууны гарган авах аргыг нээсэн байна. Тэрээр зүүднийхээ талаар инхүү хүүрнжээ. Би тэмдэглэл дээрээ ямар нэг юм бичгээр суулаа. Гэтэл миний хүснээр болж өгсөнгүй. Би сандлаа аван ил галын дэргэс суув.
Гэтэл атомын бөмбөлгүүд миний нүдний өмнөр дэгдэж байх юм. Яг энэ үед жижиг бөмбөлгүүд идэхгүй байгаа бөмбөлгүүдээр очин наалдаж байв. Миний оюун ухааны нүд тэрхүү илэрхийлийг маш гархан ажиглаж байсан. Хэсэг хугацааны дараа тэдгээр атомууд өөрт ойр орших аль нэг атомдоо нэглэн нийлсээр яг л могоон хөдөлгөөн шиг мушгирч байх юм. Харин түүний сүүл нь амандаа зултай байсан. Ингээд л би сэрсэн хэмээжээ. Тэрээр зүүдэндээч гисэн өөрийн ажлаа бясалгаж гипнозын аргаар шийдвэрлэх арга замаа олсон нь энэ байжээ. Ингэж анхны шатхуун зохион бүтээгдсэн түүхтэй. Энэтхийн алдарт математикч Срениваса Раманужан амьдрах хугацаанд 3900 орчим математикийн теоремыг баталжээ. Тэдгээрийнхээ ихэнхийг намаагаар таяар дарийнхын тусламжтайгаар болон зүүдэндээ харсан гаргалгаагаар баталсан хэмээжээ. Тэрээр зүүдэндээ би юр бусын хачиргалтай ертөнцөөр аялдаг. Тэнд зусаар бүрэлдсэн нэг улаан самбар бий. Удалгүйний гар гарч ирээд самбар дээр тоо боддог. Сэрэн сэртлээ би тэр самбар дээр бодогдож би тоог харсаар л байдаг хэмээн ярилцлагандаа өгүүлжээ. Google-ийг үндэслэгч Larry Page 2009 оны нэгэн илтгэлдээ захим ертөнцийн хамгийн том хайлтын систем болох Google-ийг хэрхэн бүтээх санаагаа зүүдэндээ олж мэдсэн хэмээжээ. Тэр шөнийн зүүдэндээ Larry Page интернетийн сүлжээнд холбогдсон бүх вебсайтын мэдээллийг хэрхэн хадгалж авч линкүүдийг нь хайлтын системдээ хэрхэн нэгтгэх аргыг олж харжээ. Ингээд сэрэнгүүтэл тэмдэглэж авсан томьёо нь Google-ийг бүтээх анхны алгоритм болсон байна. Энэ талаар Larry хүсэл мөрөөдлийнхээ төлөө хизээч битгий бууж өг хэмээн хэлж байсан юм. Алдарт кино найруулагч Джеймс Кэмерон Ром хотноо Пирана 2 киноны сүүлчийн зураг авалтыг хийж байхдаа Терминатор киног бүтээх санаагаа олж харсан байна. Тэрээр халуурч өвдөн улмаар хар даран зүүдэлжээ. Дэлбэрэлт нурангаас тал биетэй улаан нүдтэй төмөр хүн гарч ирж би дүр зураг харагдсан аж. Тэр хідэн хэсэг сийчгдэж гутхаа барин нэгэн эмэгтэйг барихаар хөөж байх аж. Хэдийгээр энэ хар дарсан зүүд Камерон таагүй санагдаж байсан ч тэр зүүдээ цаасан дээр буулгаж чадсан юм. Ийхүү Америкийн нэгдсэн улсад иргэн ирсэн хойноо түүнд алдар гавьяаг авч ирсэн Терминатор киногоо бүтээжээ. Химийн элементийн үйлэг системийг Оросын химч Дмитрий Менделеев 1869 онд зохион бүтээжээ. Амьдралынхаа бүхий л цаг хугацаа химийн элементүүдийг нээн илрүүлэхэд зориулсан тэрээр химийн элементийн үйлэг системийг хэрхэн бүтээх санаагаа зүүдэндээ олсон байна. Энэ тухайга тэрээр үйлэг систем ингэж л хийх ёстой гэдгээ би маш тодорхой зөвлөсөн. Сэрэнгүүтэл 20 минутын дотор схемээ гаргаж үлээ. Бүх элементийг зүүдэндээ харсан яг л тэр дараалалаар байрлуулсан. Ганцхан элемент дээр л засвар хийгдсэн байх хэмээн тэмдэглэн үлдээжээ. Нэрт эрдэмтэн Альберт Эйнштейнд унтаж байхад нь сууд санаанууд нь орж ирдэг байжээ. Тэдгээрийн нэг нь алдарт харьцангуйн онол юм. Эйнштейн зүүдэндээ захилгаан хашааны өмнө зогсож байгаа сүрэг үхэр харжээ. Фермер захилгаан гүйдэл залгах мөчөд өхөрнүүд хашаанаас нэгэн зэрэг гүйлдэн холдсон байна. Гэхдээ фермер энэ үйл явдлыг талбай нөгөө захаас харахдаа өхөрнүүд хөл бөмбөгийн талбай цугласан хөгжөөнд дэмжигчид шиг долгион үүсгэн нэг нэгнийх араас давхиж байсан хэмээн харсан байна. Өглөө нь Эйнштейн шөнийн зүүдээ бодон суухдаа нэг үйл явдал харах өнцгөөс буюу цаг хугацааны болон орон зайн дипломацаас хамаарат өөр өөрөөр харагдаж болохыг ойлгожээ. Нэгэн үе хүүхэд багчуудын хүртэл болж баггүй амжилтыг олсон Тинтиний адал явдал гэх хүүхэлдэйн киног мэдэхгүй хүн цөөхөн бизээ. Тэгвэл энэхүү хүүхэлдэйн киноны зохиолыг бичсэн Хээрж олон сая хүүхдүүдийн хүртэл болсон бүтээлээ хийх санаагаа нэгэн хачирхалтай зүүднээс олж байсан ажээ. Тэрээр зүүдэндээ адал явдал ирэлхийлэн дэлхийгээр нохоотойгоо аялж буй хүүгийн тухай зүүдэлсэн байна. Зохиолч Роберт Луис Стивенснийг олонний танил болгосон түүний алдарт зохиол болох Доктор Жекил ноён хайд хоёрын жигтэй явдал хэмээх зохиолыг бичих санаагаа тэрээр зүүдэлж байхдаа олсон бөгөөд тэр даруйд нь эхнэрээ сэрэж зүүдээ эхнээс нь ярьж эхэлсэн гэдэг. Түүний эхнэр хожим нь энэ талаар би нөхрөөсөө чи яагаад намайг сэрээчих вэ гэхэд тэр хариуд нь би удахгүй дэлхийд нэр алдраа түгээсэн алдартай зохиолч болно гэж хэлсэн хэмээн дурсамжаасаа хуваалцж байжээ. Хүмүүсийг зүүдэнд нь ангуучлан бодол санааг нь хулгайлан гэмт хэрэгт ашигладаг тухай өгүүлэх Inception киног үзээгүй хүн ховор үзээ. Тэгвэл $800 сая ашиг олсон өвөрмөц утга санаа бүхий
Энэ алдарт бүтээлийн үйл явдлын ихэнхийг Кристофер Нолан зүүдэндээ харж байжээ. Уг киноны зураг авалтыг 4 твийн 6 усад хийсэн ба Токио хотоос 2009 оны 6 дугаар сарын 19-нд эхлэж 2010 оны 11-р сард Канадад дуусчээ. Зохиолч Мэри Шеллиг хэсэг бүлэг нөхдийнхөө хамтаар аялалд явсан бөгөөд Түүдэг галын дэргэд найзуудтайгаа буу халт суусан бүсгүй төд удалгүй дуг хийгээд авчээ. Харин бүсгүй сэрэхтээ гайхалтай нэгэн зохиол бичих санааг оюун ухаандаа өвөртлөн сэрсэн гэдэг. Тэр нь алдарт Франкштейн билээ. Уг зохиолын утга санаа нь залуу оюутан үхмэл материалаас амьд битийг бүтээдэг ба тэр нь маш аимшиг байснаас түүнээс хагацдаг. Харин аимшигт мангас өөрийн бүтээгчээс өршөөгөн авахар шийддэг байна. Хожим нь түүний энэ зохиолоос сэдвлэн дэлгэцийн олон алдарт бүтээлүүд хийгдсэн байдаг билээ.